Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Шү Зүүчэн. Их цас хаалга дарвал. Баолай өгтлээ задуулаад нутаг буцны дараахан Бээжинд өвлөрлээ. Хатавчаар хүйтэн салхисий гэж үүдний өмнөр онжуулсан гялгар халахвч салхинд зүсэгдэн эсгэрэх мэт дуугарна. Шинжаан хөнжилдөө атарч нийслэлд хүн хөлдөж өгсөн гэж дуулаагүй юмсан гэж бовтнана. Би орондоо орж нүдэн анин хэвтлээ. Баруун хойдын догшин хар салхи шуурч байшингийн дээврийг хууд хатах нуу гэлтэй. Дээвэр дээр Баолайгийн модон сандал нааш цааш цохигдсон дуугарх нь өндөр өсгийтэй төвөлтэй хүүхэн тог алхах адил чихэнд чииртэй. Баолайг Хуажэро буцсан тэр өдөр би аавд нь түүний Ванли брендийн арьсан гутлыг өгсөн юм. Аав нь гутлыг эргүүлж үзснээ. Сэг болчихож гээд хогийн сав руу шидчихв. Баолайг явсны дараа жижиг мунтан сандал нь байшингийн дээвэр дээр үлдсэн юм. Маргааш нь хар өглөөгөр сандлыг буулгахаар дээвэр өд гарлаа. Урд шөнийн салхи байшингийн дээврийн тоос шороо хог новшийг цэвэрлжээ. Дээврийн зүүн өмнө өнцөг тарсан сандлыг авч дээр нь суулаа. Цэлмэг тэнгэр нуурын мандар шиг мэлдээн. Гэнэт толгой дүүрэхэд өмнөөс сүрэг тагта дугуйр нь нисэж айсвэ. Тэдний хүзүүн зүүсэн шүгэл зэс хэнгэрэг дээлдэх мэт сонсогдно. Би тагтаанууд ирлээ гэж хашгирав. Манай хоёр хөвөнтэй хөрмнийхээ ханцууг шамлаж амандаа чавх зуусаар дээвэр өд мацлаа. Тэдний хувьд хахир өвлөр идэх дээдийн жаргал гэвэл халуун зуух тойрд суугаад тагтаа чанаж идэх явдал юм. Тагтааны мах дахианыхаас илүү амттай. Милвөө нэг сайн гэдэс гарах нь тагтааны мах тамилсрэг ээж чалах сайжруулдаг. Жирэмсэн эмэгтэй 99 тагтаа идвэл хүү төрнө. Эрчүүд 99-ийг идвэл хичнээн ч хүүхэн идэх чалахтай болдог гэж Дэми Балаа юм чалчина. Сарын дотор тэр 25 тагтаа унагсан билээ. Би тагтаанд биш хүзүүнд нь зүүсэн шүглийн дунд дурггүй. Тэр дуу намайг Мэчин багшийн толгойн алтан цагираг тарин уншмагц чангардагтай адил тарчлаад гин. Ижил давтамжтай шүглийн дууг сонсмогц мэдрэлийн ядаргаа хөдөлж толгой тэсхийн аргагүй янгинана. Ямар азар тагтаа болоод төрчихөөгүй юм бэ гэвэлээ. Шинжаан тагтаа болж төрөөгүй ч наз чи тагтаа хайзаа ирэхин мэд милөө бид хоёр яаж унахаа мэдий гэлээ. Би их мэдрэмтгий хүн. Сарсан багваахай хит долгионыг мэдэрч нисдэг шиг тагтааны шүгэл холоос мэдрэлийн эсийн минь өхүүлнэ. Тэр өглөө тагтаанууд биднийг тойрон байшингийн дээгүүр эргэлдэж байв. Чавхны чулуу хүрхээргүй холуур нисэхт бол Шинжаан Милвөө хоёр хөлөө дэвслэн уурална. Тэд хөл нүцгэн нэмгэн дотуур өмднөөс өөр хувцсгүй даарсандаа уруулна хөхөрчээ. Тэр хоёр бүх чулууга дуустал харваад хараал тавьсаар бууж халуун хөнжилдөө шурглаа. Би дээвэр дээр нааш цааш гүйж тагтаануудыг зөвхөвч нэмэр алга. Ниссээрл эргэлцээрл. Мэдрэлийн ядаргаатай хүн эм уух буюу эсвэл гүүж байж толгойн өвчнөө намдаадаг. Тэнгэр тогтоон болохоор би гүүхээр шийдэв. Дээврээс буугаад тагтаанууд манай гэрийн дээгүүр биш, ойролцоох хэдэн гудамжны дээгүүр нисж байсныг ойлголоо. Махай далаа. Та муусануудыг далд оруулаад өгье л дөө. Одоо энд өгүүлэх зүйл та бүхний хөхөнөдийг хүргэж мэднэ. Бээжингийн баруун дүргийн гудамжаар нэг хүн амнаасаа уур савсуулангүй ихэд түүний дээгүүр сүрэг тагтаа ниснэ. Тэр гүйхтэй тэнгэрөөд орилж хашгична. Би хэдэн метр гүйсэн боловч ганц ч тагтаа үргэж чадсангүй. Тагтаанууд дээш доошоо хуйлар ниссээр дугуйрсан тойргоосоо огтхонч салсангүй. Тагтаанууд надаас айхгүй биш айж байна. Намайг гар даллан хашгиравал улам өндөрт дүүлнэ. Хажуугаас харавал тагтаанууд надад туугдж яваа мэт. Гэтэл нэг хүн ард минь гүйж харагдав. Цагаан царайтай туран хайвтар тэрхүү дунд сургуулийн сурагч болол та. Ямар ч байсан надаас дүү юм. Өс нь өрвийж босжээ.
Тэр хэдэн метрийн зай барин надтай алхаа нийлүүлж, хурдлвал дагаж хурдлан, удаашрвал даган удаан гүйнэ. Бусад хүний нүдэнд бид хоёр тагтаа хоож харагдана. Гүйлтийн зам дээр араас 40-50 хүн дагаж гүйсэн ч би тоохгүй. Харин хүйтэн салхи хөөгсөн энэ гудамжинд үл таних хүн гэзэг даран дагахад намайг дуурайн элэглэх шиг эвгүй санагдлаа. Харин түүний амьс хатхыг сонсоод хөөр хийлж эвгүүцгээ болив. Давжаа биетээ тэрхүү надаас илүү гүн гэж байхгүй. Араас сүүдэрчиг дагаад байвал хүчээр барж бахардуулъя гэж бодсоор гүйж явтал толгойн өвчин хэдийн намжсан тул гүйхээ боллоо. Би дахиж хизээ гүйхээ өөрөө ч мэдэхгүй. Үүнээс 2 хоногийн дараа намайг дээврээс буух үед өнөөх сүрэг тагтаа ярьж айсвэ. Хөөж явуулахаар өмнөөс нь гүйн орилж хашгирвал тагтаан сүрэг эрэглээ. Тэгтэл чамархайн судас лүг хийн хүчтэй цохилж толгой задрах шахан хангалзав. Миний энэ зовлонг мэдрэлийн ядаргаатай хүн л ойлгох байх. Өвдөх үед нь толгоогоо ялимгүй хөдлөхөд хүчтэй дөргөлт мэдрэгдэнэ. Эргэж харвал өнөөх сурагч ард явж байхан тэр. Хөвөнтэй нээлэг хөрмөмсөж өснө намирна. Тагтаануудыг чидьяа гудамж өнгөртөл хөөгөө зогсвол миний хажуугаар гүйсээр өнгөрлөө. Шинжаан Милуанаар 2 тагтаа харваж унаглаа. Хөөрхий тагтаа барагшин зам дээр унаж хошуун мөрийжээ. Чансан тагтааны махны амт янзтай. Тагтаа сүрхий таргалжээ. Хөхөө өвлийн хүйтэн агаарт үнэр нь 50 метрийн цаанаас хан хийн. Нарийнхан хүзүүг нь мөлжиж шөлийн уухад дахианы шөлнөөс сайхан амттай. Хэрвээ би тагтаа байсан бол энэ байшингийн дээврийг хизээж зүглэхгүй. Гэвч тэд өдөрт хэдэнтэй нисэж ирсээр. Тагтаануудыг элдэж гүйх нь надад мэдрэлийн ядаргаагаа тайлхтаасгал цаг нөхцөөх зугаа байлаа. Нөгөө сурагчтай тааралдахад энэ удаа миний өдөөс хөндлсөн зогсов. Би илжигний махан хуушурын гуанзны гудамж руу эргэж ортол гудамжны үзүүрт өнөөгч нь нудрага зангижчихсан над руу ойртлоо. Миний тагтаа хаана байна гэж өмнөд нутгийн аялгаар ууртай асуув. Чиний тагтаа юу гэж асуух цуур тэнгэр өд зааж. Тэд чинь амар заяа үзүүлэхгүй байна. Хоёр нь алга болчлоо. Наадуул чинь толгой өвдөхөд байвал Вьетнамд очисон ч алж чадна шүү. 2 тагтаа алга болцоход байна. Тэгээд намайг дагаад байсан биз дээ. Чамайг харсан гэж над руу ширцээр хэлэхдээ эвгүүрхсэн болол та. Вачун талбайн үүдэнд танай бүдүүн чинь хүнд зодуулахыг би харсан гэлээ. Бүдүүн гэдэг нь Баулаг хэлж байгаа болол та. Танихгүй охиныг өмөрч байж баарны үдэнд хідэн хулиганд задуулж тархиндаа гэмтэл авч мэдрэлийн өвчтэй болсон юм. Тэгээд аав нэрч нутаг руугаа авч явсан билээ. Тэр Хвачун талбайн баарны зүг зааж энэ насандаа тэр бааранд орохгүй. Тэр үед тагтааны чингэлгийн дугуй өвдрээд би түрж авсан болохоор даанч тусалж чадаагүй. Тэгээд аргагүй эрхэнд хүн зодож аллаа туслаарай гэж хашгирсан юм гэлээ. Нээрэн тэгэхэд шууны сангас үнэртэж байсныг гинэт санав. Дахианых биш тагтааных байсан гэжээ. Тэр давжаа биетээ болохоор тус болохгүй үнний хувьтай. Чи тагтаа тэжээдэг юм уу? Би тагтаа нисгдэг. Миний тагтаануудыг хараагүй бол явъя да. Тэрэн дээр гэлээ. Ямар бид гурвын гидсэнд орсон 7 тагтааг хэлэлтэй биш. Үүнээс хойш би тагтаанууд ирлээч нөгөө хоёрыг сэрээхэ болов. Сүүдэр шиг дагдаг сүүл маань үзэгдэхэ байлаа. Түүнд худлаа хэлсэндээ миний сэтгэл баггүй шаналж билээ. Үүнээс бас нөө бүүмэд өдтэй жигүүртэй бүхэнд мэдрэмтгий болж галуу шувууны махтай хоолойд авхаа болов. Годамжаар явхдаа гэрлийн шон дээр тогтсон гялгар утыг хүртэл удаан ширтэж зогсдог боллоо. Нэг өдөр бэх авахаар явж байтал Ванда гудалдааны төвийн үүдэнд явган хүний зам дээр сүрэг тагтаа тонгочин ихэд танил харагдлаа. Цаг агаар хүүтэрсэн боловч хүүхдээ дагуулсан залуу эцэг эхчүүд тагтаа хооллоно. Хосууд хацраа улайлган зураг авахулна. Нэг ут буудай худалдаж аваад тагтаанд өгвөл зураг даруулж болдгийг би сайн мэднэ.
Баярлаж хөөрсөн хүмүүс тагтаан сүргийн дунд нэг хүн толгоогоо нугдайлхан шинэлнийхээ заам руу шигдэн чичирч суусан нь өнөөх сурагч байлаа. Энэ жил үнэхээр хүйтэн нар илчгүй сүүмгрэж. Тэр давжаа бие цайвар царай сэгсгэр үстэй хамрынх нь үзүүрт нуснаа алджээ. Дэрэгдэн очоод нэг уут буудай өгөөч гэв. Чи юу? Гэд бостол 4 уут буудай шинэлнийхэн товчон тээглэн газар онов. Жижиг хялгар уутанд 80-аас 100 г орчим буудай савлаж 1.5 юанаар зарна. Унагсан буудайг түүж авлаа. Дэрэгдэн дугуй тагтааны чингэлэг харагдана. Тагтааны сангаст цоохордсон хувьчин дугуйгаа хашаа төвшүүлэн тавьжээ. Вего брендийн ундаг дугуйтай юм. Тэрээр томхон талбайд тагтаануудаа авчран жижиг ууттай буудай зарж хүмүүсээр тагтаануудыг хоолуулан зугаацуулдаг аж. Би тагтаанд буудай цацж өглөө. Тэр эвхдэг сандлаа надад өгч өөрөө төмрөөр гагнаж хийсэн тагтааны чингэлэг дээр сонин дэвсэж суув. Тагтаа цөөрөөд л байна гэж хэлээд тэр шинэлийнхэн зах руу хүзүүгээ шургуулв. Даарч байна уу? Тагтаа хүртэл даарч байна. Лэн хойцун химээгч энэ залуу хятадын хамгийн өмнөд нутгаас иржээ. Насаар надаас 2 ах. Ноднын жил их сургууль чалгалт өгөөд орж чадаагүй байж. Тэдний нутагт тусгай мэрэгжлийн сургууль тэнцэх амаргүй. Шалгалт нь өгсөн материалыг уншиж ойлгоод гарчхийг бүтэн болгож зохион бичлэг бичих даалгавар байж. Нэг хүн жилд 3 мод тарина. Нэг уулыг дүүрэхэд 300 мянган мод хэрэгтэй. Нэг хаврыг ногооруулахад 1.3 тэрбум мод хэрэгтэй. Их л яруу найргийн сэдвтэй санагдсан учраас тэр үзгээ шүүрч их цас хаалга дарвал химэн зохион бичлэг биччихжээ. Шалгагч багш нар нь өмнөд нутгийн хүмүүс энэ насандаа цас хараагүй болохоор их цас хаалга дарахыг төсөөлөхүйе бэрх. Багш нар бичвэрийн сэдвтэй холбогдлгүй гэж үзээд шалгалтанд тэнцвүүлсэнгүй. Одоо яах вүлээ гэж аав нь асуухад бэж явна гэжээ. Хятад хүнээс хаашаа явах вэ гэж асуувал бүгд л бээжин гэж хариулдаг. Лэн хойцон бээжинд очиж өвөл цас орохоор ямар байдгийг харахыг хүсв. Авгах нь бээжинд амьдардаг нааз болжээ. Олон жилийн өмнө Лэн овогтын 2 дугаар хүү мөрийтэй дахиад зодолдуулж яваад уурандаа хутаг гаргасан аж. Тэгээд хүний амь хөнөөж өглөө гэж айсандаа шүнжин галт тэргээр явж бээжинд ирсэн гин. Түүнээс хойш огт хараагүй. Хаяа гэртээ мөнгө явуулдаг тул гэрийнхэн түүнийг баяжсан гэж боджээ. Лэн хойцооны аав за тэгдэ. Авгахын дооч бээжинд сайхан амьдраарай гэжээ. Энхүү галт тэргэн зогсоогоороо явсаар бээжинд ирж гутлаа тайлтал 2 хөл нь мантуу шиг хөөсөн байв. Авгах нь төсөөсөн шиг хослол гялалдсан гуталтай ирсэнгүй. Харин ч саарлаж толовцсон хувцастай иржээ. Лэн хойцон нусаа татаад бас л дахианы сангас уу гэж асуув. Биш ээ. Тагтааны сангас гэж хорууныхаа өндгийг долоож цамцан дээрх сангасны толбыг нямбай гихч нарчаад энэ чин цэвэр эд шүү дээ гэлээ. Лэн овогтын 2 дугаар хүү бээжинд дэл сул ажил хийж угаад мэддэг чаддаг юмаа хий гэж дахиачнаас тагтаачин болжээ. Муу хүний заяа завхтгэгчээр талбайд тагтаа нисгэх ажил олов. Тэжээвэр тагтаануудаа Бээжингийн цэцэрлэгт хүрээлэн аялал жуулчлалын талбайд аваачин хотын иргэд гадаадын жуулчдын нүдийг баясгана. Энэ ажил нь нийгэмд тустай ажил учраас харахад тээмхэн боловч цалин мөнгөтэй. Бас ч үгүй нэмэлт орлого олно. Нэг жижигхэн ут тагтааны хоолыг 1.5 юанаар зарж хэдий чинээ худалдан төдий чинээ ашиг олно. Тагтаанууд нь олшрох тусам ажлаа хүчрэхэ болж байтал ашхуу ахих нь хүү ирсэн тул 2 чингэлэг тагтаа тасалж өгчээ. Нэг ут буудайнаас 5 мог нь өөртөө авч бусдын хойцооны мэдэлд өгөв. Ингэж хойцоо нь хуваа борлуулж довоо шарлуулах болжээ. Амиа болгоод л байна уу гэж асуув. Бээжинд ирсэн хүмүүсийн ихэнх нь санснараа амиа борлуулж чаддгийг би мэднэ. Аргалах нь аргалж байна. Хүүт нь хэцүү юм гэв. Өвлийн өдөр богино нар эрт жаргана. Бүрий тасархаас өмнө хүмүүс гэр гэрийн зүг одлоо. Гадаа хүйтэн гэж жигтэйхэн.
Хүмүүс явмагц тагтаа олширсан шиг санагдлаа. Хойцон этгээд хачин дуугаар эсгэрэхэд тагтаанууд нь алхасаар чингэлгийн хажууд ирж нугдав. Хойцон Читя гудамжны цаана нэгэн эмгний хашаанд өрөө хөлслөн амьдрахаж. Суудаг өрөөнийх нь халаалт аймаг голтой төдий. Эзэн эмгэн харамч гэж найггүй. Өөрөө шахмал нүүрс түлж өдөржин зуухны ам манан элгээ ээж суuna. Түрээслэгчээ гаргуунд нь гаргаж сайхан зам нь хөдөлгөл зуух руу ганц хоёр нүүрс чулуудмар болж ихэнхдээ галын тасалж орхино. Хойцун шөн дунд хүйтэн паранд гар хүрээд цожиж сэрхэн цөөнгүй. Эмигэнд халаалтын тухай сануулбал битгий давар тэгж ярил тагтаанаас чин түрээсийн сохор зоос нэхээгүй шүү. Тагтаанууд байшинд чинь хоноогүй шүү дээ. Энэ хашаа манайх тагтааны тоогоор бодвол сард 10,000 юан төлөх ёстой гэв. Хойцун ингэж амаа таглуулжээ. Тагтаанууд гүдгүд дуугархад шүнжин шивнэх шиг шүүгэнтэй байдгийг сөхөөг нь бурхандаа залбир гэсэн үг. Өмнөд нутгийн хойцун даархаа сайх хэрнээ их цас орохыг хүсэн хүлээн. Удахгүй их цас орно. Саяхан цаг уурын мэдээгээр Сибирийн хүйтэн урсгал Бээжин рүү ирж явна гэж ярьж байсан. Цаг уурын мэдээ худлаа байсан ч нэг л өдөр их цас орно гэж би түүнд итгэлтэй хэлв. Цасгүй өвлийг ямар өвл гэхэвд? Түүнийг өрөвцөндөө хараад хойцуныг гэртээ байлгаж болох эсхийг Шинжаан Мило хоёртой ярилцав. Манай өрөө халаалт сайтай, эзэн нь дугуй застаг балгах дуртай ар. Хэд хоноод ганц шил шоор арх өгдөг болохоор биднийг төрсөн шигээ дотнчлан галаа сайн өрдөнө. Гэрээсээ гарч хоол хосоод алхуурсан үедээ бид байрныхаа эзний шахмал нүүрс түлдэг зуухыг говьл өгчхөн. 7 тагтааг тэр зуухан дээр чанаж идсэн билээ. Мило болох нь ч болно. 7 тагтааг нь эзнийг мэдчихвэл яах вэ гэж санааширна. Шинжаан тэр яадгийн эрүүл түрээсийнх нь мөнгөөр хідүүлээ арх авчгүй. Ядаж шөлний 2 тагтаатай ирэх байлгүй гэв. Би Читя гудамжны цаад руу баяртай очлоо. Хойцун бидэнтэй амьдрах дуртай байсан ч тагтаагаа харамлаж оронд нь нэг эмэгчин дахиа өгье гэлээ. Бид өөрсдийгөө зар наадаг ажилтайгаа танилцууллаа. Жижиг зар гэж мэдэх үү? Хашаа, замын хажлаг, гэрлийн шон дээр гар утасны дугаарыг дарна. Хэрв чамд диплом, жолооны үнэмлэх, сэтгүүлчийн үнэмлэх, машины зогсоолын гэрчилгээ, үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, паспорт гээд ямар нэг бичиг баримт хэрэгтэй бол энэ дугаар руу залгахад болно. Хон санваан бол миний хүргэн ах. Хуурамч бичиг баримт хийж зардаг хүн. Би утасныхан дугаарыг лоовон амтд төмсгөр хийгээд бэхэнд дүрж хашаа, замын хажлаг, гэрлийн шон гээд хаа сайгүй дарна. Баулаа задуулж тархиндаа гэмтэл авахаасаа өмнө надтай хамт ийм ажил хийж байсан юм. Шинжаан Мило хоёрч ийм ажилтай. Тэдний захирлыг Фэн Шиндүү гэдэг. Та нар ийм ажил хийдгийг би мэднэ. Өдөр унтаж шүн ажилдаг. Бас дээвэр дээр хөдөрдгийг чинь мэднэ гэж хойцоон хэнэггүй очив. Тийм үү? Бид шөнөөр зар наадаг. Энэ нь аюулгүй. Харин өдөр унтаж заримдаа цаг нөхцөөж хөзөр тоглодог. Би хойцоонд тусалж хонжил дэвсгэрийн Баулагийн орон дээр тавив. Тэр зумалсан дахиатаа иржээ. Тэр өдөр Шинжаан Мило хоёр зуухан дээр дариглан буцлах дахианы шүлийг шүлсээ залгин хард суулаа. Би хойцоонтой хамт хаалганы гадаа тагтааны үүр заслаа. Үүрч гэжтэй. Овс хөвн дэвссэн модон хайрцагнууд. Тагтаануудыг оруулж хаагаад цаасан хайрцаг даавуугаар үүрнийх нь гаднаас дулаалав. Бид дахианы ямаа хэдэж 2 жил аргуутуу архив. Шинжаан Мило хоёр халамтсан хөгжилдөж, хойцун халууцсан янзтай сууж, харин миний нойр хурж байлаа. Шинжаан Мило хоёр биеэмлэгчийн тухай ярихад хойцун дээвэр дээр орж салхилъя гэлээ. Ширүүн салхи хүлээж алсад халаалтын зуухны хулангаас суунгалсан утаа аврах том шүүр шиг харагдана. Шинжаан Мило хоёр бидэн рүү далсаар гарч одлоо. Тэд биеэмлэгч авахар явж байгаа нь тэр. Би танай дээвэр дээр гаргасан гэж боддог байсан гэж хойцун хэлээд Баулагийн сандал дээр зогсон 4 зүгийг ширтэнэ.
Та нар Бээжинг бүхэлд нь харддаг юм байна. Үнэн дээр эндээс өндөр барилгаас өөр юу ч харагдахгүй байгаа биз? Тэр цоварсан байшингуудын дундуур сүлжиж явхад амьсгаад авцдаг. Эх цас хотыг өвч хучхыг харах юмсан ямар байх вэ? Чи харж байсан уу? Эх цас хаалга дарвал төсөөлөд үзье. Хэрвээ эх цас Бээжин хучвал эндээс ямар харагдах вэ? Цав цагаан харагдана. Мөнгөн цас хаа сайг үргэлжилнэ. Баян ядуу дээд одын ялгаагүй. Сүрлэг барилгууд нь өндөр биш. Навтгар байшин нь амхан биш. Өндөр нам гэдг нь зөвхөн орсон цасны зузаан нэмгэнийг хэмжих төдий үг болж хувирна. Миний уншсан номд гардаг шиг Бээжин цэвэр цэмцгэр намгүм төгс төгөлдөр хөвөнтэй зузаан хөрөм өмссөн хүмүүс садан төрөл шиг дотносно. Их цас орвол чи юу ийх вэ? Мэдэхгүй. Цас орсон өдөр би ажиллаа хийж чаддаггүй. Магадгүй цасан дээр алхаж Бээжин хотыг бүтэн тойрох болов уу? Хашаан дотор хэдэн тагтаа суржигнэн нисгэхэд бусд нь даглаа. Гэтэл мөнөөх чиртэй шүглийн дуу сонсогдов. Тагтааныхаа шүглийг авч болох уу гэж би чихээ даран асуухад одоохон авчихъя гэлээ. Гуйцун дээврээс буух зуур зулцган тагтаа гэрээ олохгүйгээс болгоомжилж шүгэл зүүс юм. Анх эднийг сургах гэж хэдэн өдөр үйлээ үдсэн ч эцэст нь энэ этгээд дуунд дасгаж чадсан гэлээ. Шүглийн авснаас хойш би тагтаануудын нисэж буухыг харах дуртай болов. Өдөр өнгөрөх тусам тагтаа цөөрсөөр. Ойр хавьд өөр тагтаан сураг байхгүй болохоор дагаад нисэх боломжгүй. Шинжаан Мило хоёр чавхтаж байгаа нь харагдаагүй. Чавх нь хаана байгааг би мэднэ. Гэсэн ч юмыг яаж мэдэх вүлээ? Тэр хоёрын ажлын цаг минийхээс өөр болохоор нүднээс далд юу хийдгийг мэдэх аргагүй. Тэр өдөр мань хоёр биеийн эмнэлэгч рүү явснаас хойш бүр их сүжрэх болж бараг л нэг хамрын нүхээр амьсгална. Эрчүүдийн нөхөрлөлийг ойлгох хэрэгтэй гэж Хойцун хэлв. Тэр хоёр дотн сул дотсон л биз тэр яах вэ? Гол нь тагтааг хаан чанж идээд байгаа юм бол нэг гэрт хамт амьдарч байж нэгийг хардах муухай гэд Хойцун миний таамаглалд хошуу нэмсэнгүй. Өнөө хоёр Хойцуныг энд амьдардаг болсноос хойш ганц ч тагтаа хороогоогүй гэж ам өчгөө өгнө. Хойцун бид хоёр тагтаагаа хөөж хамт гүйдэг боллоо. Нэг талаар дасгал хийж нөгөө талаар тагтаагаа хамгаалж байгаа нь тэр. Бээжингийн баруун дүүргийн бүх гудмаар нэгэнгүү явж нэгжлээ. Гэвч тагтаа цөөрсөөр. Хойцун өдрөн талбай цэцэрлэгээр очиж тагтаагаа хүмүүст харуулна. Би оройн замын хашлаг хотхнуудаар явж зарнаа. Ажилдаа гарахаас өмнө эсвэл ажилласаа ирээд тагтаагаа бүртгэнэ. Бүрэн байвал баярлаж, дутвал дуугаа хураана. Хойцун ах надад тагтаа өгтөө. Тагтааны мах шин тижээлтэй. Өлн нүдээ тусгах хүмүүс мундахгүй гэж хэлж байсан. Хүн амьтны нүдийг алгаараа даралтай биш. Тагтаануудаа өвөртлөөд унталтай ч биш гэж өглөнө. Сибирийн хүйтэн агаар Бээжинд орж ирсэн тэр орой салхины хурд бараг 7 м/сек хүрч байлаа. Шинжаан Мило бид гурав ажилдаа гарсангүй. Жаахан уухаар шийдэв. Бид хайч чулуу даавуудаж арх ногоо илжигний махан хуушуур авахаар тал тийшээ гарлаа. Өхрийн махта ногоотой хоол хийж 100-ха тойрон сууж шөнийн 1 хүртэл уув. Хаалга савах салхи хэсгэрэх чимээнээр тэнгэрийн хүйтнийг таамаглан суулаа. Шөнжин салхилж хонов. Бид тас усарчээ. Өглөө Хойцун хамгийн түрүүнд босож гадаа гараад одолгүй гартаа 4 тагтаа байрсаар орж ирж орны дэргэд ойлгох шахан зогслоо. Тагтаанууд жижиг модон үүрнийхээ гадаа хөлдсөн байжээ. Тагтааны үүрний хаалга хаалттай байхад яаж гарч ирсэн юм бүү мэд. Урд чөнө нь бид арх уухаасаа өмнө тагтааны үүрийг хааж дулаалаад Сибирь таваачсан ч хөлдөж өгөхээргүй дулаан боллоо гэж санаа амраад уусан юм. Би тэр хоёр шөнө босож гарахыг сонссон уу гэж Хойцунаас асуухад би өгсөн юм шиг ундчихжээ гэлээ. Шинжаан Мило хоёр арх даадгүй болохоор бүрч нам унтсан гэдгийг би батлана. Энэ 4 тагтаанд амьдрах хувь дутжээ. Хаяхад хайр юм. Хэдвэл худалдаж аваад чанаад идчихье
гэж Мило санал болгов. Би боль гэж дохив. Хөөхий тэр шууд миний хоолоогоор лавд авахгүй. Хойц хүн бүр идэхгүй нь мэдээж. Тагтаануудыг Шинжаан Мило хоёрт өгөөд яахаа өөрсдөө мэд харин надад битгий харуулаарай гэв. Хойц хүн тагтааны өөрлөө шагааж үзснээ тэнгэрөөд харах ажээ. Бид өглөөний цайгаа хаашаа шууж дуусахад цаг 10 хагас болсон байв. Хойц хүн 2 чингэлэгт тагтаануудаа ачиж Шижимэн рүү явлаа. Шинжаан Мило руу нүдэрмэн өгсөн тагтаануудыг гялгар уутанд хийж яваад гарав. Би сэм даглаа. Бээжингийн баруун дүүргийн бүх гудамжийг мэднэ гэж боддог минь эндүүрлэж. Тэд миний мэдэхгүй мөрөө сарын олон гудмаар сүлжиж явсаар нэгэн хашааны хаалгыг тогшов. Өндөр хашаатай, жижиг хаалгатай, хашаандах байшингийн дээврийн ваарны завсраар ургасан өвс салхинд найгана. Би нийтийн жорлонгийн араар нуугдаж тэднийг ажиглав. Хуучны дааман хаалганы жижиг үүд нээгдэж залуу бүсгүй хагас цухав. Ус гизгэн сэгсийж долгионтой буржгар өснө унжин нүүрнийхэн талыг халахлана. Бие барьсан улаан носон цамц нь 2 хөхийн тодруулжээ. Залуу бүсгүй гялгар уудтайг авч газар тавиад зүүн гараараа Шинжааныг, баруун гараараа Милог хүзүүдэн сэргэр хөхтэй цайжиндээ тавираад хацрын энхрийлэн эллээ. Тэр даарсан бололтой алгаа хүрснээ хаалга хаачхав. Өнөө хоёр хоорондоо ярьж байснаа маргаж нударгаа мөргүүлнэ. Тэднийг дагаж мөшгөөд миний харсан зүйл ёрдөөл ин. Тагтаа цөөрсөөр л байлаа. Урдын адил өглөө оройдоо бүртгэж байвч энэ хоёр тооллогын завсарт заавал нэг тагтаа алга болох нь хачин. Шинжаан Мило хоёрыг сэрдэх аргагүй. Тэд тагтаа алга болж угаад зовохгүй. Чавхаа нүдэнд ил газар орхижээ. Урд нь Баола бид хоёрыг тоодох байсан одоо ч хэвээр. Тэр хоёр оровч гаравч хэлхэлдэн эд хөрөнгө эмс охтын тухай ам нийлэн чалчна. Мөнөөх жижиг хаалгыг дахин тогшсон эсхийг мэдэхгүй. Тагтаа алга болох бүрд хойцсон аргаа баран цөхөрнө. Тэр дээвэр дээр сууж халаасандаа хийж болдог бол ямар амар вэ? Тэгвэл хаач аваад явж болно? Хулгайчаас илүү нүдний хор хэцүү гэдэг нь үнэн юм. Ах тагтаа алга болоод байгааг мэдсэн. Тэгээд бүгдийг алдаж дуусгахаас өмнө буцааж өг гэж айхавтар зэмлэлээ. Их цас орохыг харж хавал энд хорогдоод байх юм алга гэлээ. Цаг уурын мэдээгээр цас хорох сураг алга. Тагтаа цөөрсөөр ширхэгч цас үл үзэгдэнэ. Хойцун тагтаануудаа хамгаалах гэж нойр хоолноос гарав. Өдөр нь тагтаа нисгэхдээ намайг дагуулж үүрэндээ буцтал нь ээлдэж гүйнэ. Шөнийн 1 хагаст буюу өөрийн 5 цагт заавал эргэж тойрно. Шөндөө 2 тоо эргэсэн ч тагтаа алга болсоор. Шинжаан Мило 2 хүртэл шүн морь харахтаа тагтааг эргэж үздэг болов. Тэд битгий санаа зовоо, болохгүй л тагтаануудаа буцаагаад өгч. Тэгээд бидэнтэй хамт ажиллаж болно шүү дээ. Малгай тавьбал манайх гэдэг. Бээжинд ажил зөндөө олдно гэж хойцооныг аргадахад би та нараас өөр дулаан орны хүн шүү дээ гэж хариулна. 1-р сарын сүүлчээр нэгэн өглөө би гүйчхэд орж иртэл Шинжаан радиогоо барьж "Лэн хойцонд хэлээрэ. Өнөө орой орно гэж байна" гэж чанга хэлв. "Нэр нү? Цаг уурын мэдээгээр ярьсан уу?" "Тийм ээ, тэглээ." Гадаа тэнгэр бүрхэж бараан саарлуул нэвсийн хөшгөлжээ. Цас орох шинжтэй. Манда худалдааны төвийн тэнд хойцоонд цас орохыг дуулгахаар очивол авга ах нь байж таарав. Цүдгэр том гэдэстэй амтны арьсаар имтсэн захтай шинээлнийхээ хармаанд гараа шааж "Чадахгүй бол харь. Нээслэл хот манай нутагтай адилгүй. Ухаан самбаатай хөлөө олж чадна" хэмээн сүртэй хэлв. Хойцоон газар ширтэж зогсоно. Үсэн сэгсийжээ. Би тагтаанд буудай засаж өгөнгөө түүнд ойртож "Цаг уурын мэдээгээр их цас орно гэж байна" гэлээ. Хойцоон тэнгэрөө чирцнээ. "Аха, надад 2 өдөр өгөөч" гэж царайчлав. Харих замдаа арготоо арих нуусны хүзүү авлаа. Бээжингийн тэнгэрээс цас будран хаялахыг тухтай сууж угаад үзэндээ. Бид шөнийн 12 цаг болтолоо.
Хойцун 5 удаа гарч харсан ч цас ороогүй хിവэр. Би дундчихжээ. Өглөөний 10 цагийн үед хаалга маажих чимээгээр сэрэв. Би хаалга түлхтэл нээгцэнгүй. Ахаад түлхлээ бас нээгцэнгүй. Дахин хүчлэн түлхтэл онгоож өвч цагаан ертөнц өөдөөс тослоо. Цас өвдгөр татам хунгаралжээ. Би нөгөө гурав руугаа их цас хаалга даржээ. Бушуул гэж хашгирав. Хойцун додуурамдтэйгээ орноосоо өсрөн босож цас руу хөл нөцгөн гүйж ороод өмнөд нутгийнхаа аялгаар ойрлж гарлаа. Тагтаанууд хашаан дотор байшингийн дээгүүр ниснэ. Ийм өдөр шувууд үүрэндээ өнждөг атал энэ тагтаанууд нисэж буун хаа таарсан газараа тонголзно. Хаалгыг хүртэл маажиж шаржигнуулсан аж. Тагтааны үүр цасанд дарагдаж 2 тагтаа үүрнийхээ дэргэд толгоогоо нугдайлхан өгчээ. Хөлдөж буюу өлбөрч үхээгүй бололтой харагдав. Энэ 2 тагтааг би авъя. Орой архины 100 шиг дай гэж Шинжиан хэллээ. Бээжинд сүүлийн 30 жил ороогүй их цас орлоо хэмээн мэдээгээр ярив. Багхан ямаар өл дараад хойцун бид 2 дээвэр дээр гарлаа. Их цас орсны дараа Бээжин миний тосоосноос тэс өөр харагдана. Цасанд бүх зүйл хужигдсангүй. Өндөр шилэн барилгууд гялалзан гялтхансан хിവэр. Харин хойцооны сэтгэл хангалуун байлаа. Тэр цас бөөрөн хилэн өмхөлж энэ бол цас шүү дээ гэж өглөнө. Шинжаан Мило 2 хашаанаас гарч хөр цасан дээр мөрөө үлдээн одов. Дээр тагтаанууд эргэнэ. Дээвэр дээр цас хөвсийн таагаад дулаахан. Газар дэлхийг хуучсан их цас ортол дээвэр дээр хөзөр тоглоно гэж Баулаймын ярьдагсан. Гэвч тэр цас орохыг харж амжсангүй. Хөзөрч тоглож чадсангүй дээ гэж би хойцоонд хэлв. Бид дээвэр дээр хэр узныг бүү мэд. Гэдэс хорж өгнө. Шинжаан Мило 2 эргэж ирв. Биднийг дээврээс бууж ирэхэд Шинжаан гялгар удтай өгсөн тагтаагаа барьчихсан. Новш гэж муу новшийн хүүхэн нутаг буцчихж гээд хашаа руу хүчтэй өшгөлөхөд гялгар уд шаржигнана. Муу новш нутагтаа өглөө хүлээгээд хэвтэж байгаа биз гэж хараахад Мило татаж байсан тамхиа газар хаяж наадахыг чинь булъя гээд түүний гараас гялгар уутыг татлаа. Тогсов. Орчуулсан Эрдэнэ булгийн далайн туяа.